Ийшээ суугаар одоо жоохон юм ярьчих. Энэ тоглоомоор яриа. Юм асууя гэж байна. Тэгээ энэ хэсгийн жоохон Ана юм асууя гэж байна. За чөлөөтэй авчин чинь подкаст юм чинь. Ээжүүдийн подкаст чиглэл авчи. Хөгтөнгөр радио станц Хөгтөнгөр подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаар олон улсын их хөрсийн баярт зориулсан дугаар байгаа. Өнөөдрийн зочноор Алдарт ихийн 2 дугаар одонд 4 хүүхдийн ээж Цэрэн нэм урагдан оролцож байна. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Өдрийн мэнд. Юуны өмнө манай сонсогч үзэгчдэд өөрийнхөө талаар танилцуулаач. За, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Батбаатарын Цэрэн нэм гэдэг 4 хүүхдийн ээж байна. Зя 3 ихэртэй болсноо яг анх хизээ мэдчихсэн тухайд мэдрэмж яг ямар байсан бэ? 3 ихэртэй болохоо хамгийн анх эхний үзлэгээрээ мэдчихсэн. Нөхөртөөгөө хойлоо яваад үзүүлж байхдаа яхад харуулаад тэгээ мэдчихсэн. Эхлээд нэмч маань үзчихсэн аа. Ихрийн удамтай юу гэж асууадсан. Тэгэхээр ямар сони юм уг нь асуудгүй дэгээ. Тэгээд үзлэгийнхаа явцад болохоор 2 ихэр байна гэдгсэн. Тэгээд дахиад сайн лавшруулад үзчихсэн аа. Ер нь 3 ихэр байх магадaltaй юм байна гэд. Тэгээд 3 ихэртэй гэдгийг анх мэдчихсэн да. Тэгээд яг гисэн юм 3 хүүхэд байгаа 3 хүүхдийн одоо зүрхний химнэл мэдрэх нэг хүүхэд одоо тэг ялгаа нь ямар байдаг вэ? Илүү хүнд байдаг уу? Мэдрэмж нь илүү хүчтэй байдаг бахтай зүрхний цохилт магадгүй нэг биш бүр 3 орж ирдэг бах те. Эхний төрөл дээр болохоор нэг хүн маань төрсөн. Тэгээд ер нь ингээд оюутан байсан болохоор нэг ингээд яг жирэмслэлтийнхаа явцыг баг мэдгүй шахуу ингээд дипломтой байсан болохоор ингээд өнгөрцөн. Тэгээд 3 ихэр болохоор хордлого бол нэлээ өгсөн. Тэгээд нөгөө нэг хүмүүсээс сонсоод байсан чи хүүсэн солиотохоор хорлогоо их өгдөг мөгдөг гэл. Тэгэхээр за хүүтэй юм чи охинтой болох магадгүй гэж бодоод байсан. Тэгсэн чинь харин нөгөө нэг 3 ихэртэй байсан болохоор нөгөө дааврын хэмжээ гэсэн тэр хэмжээгээр илүү байдаг. Тэгээд нөгөө нэг өөрт ингээд жирэмслэх явцад үзүүлж байгаа нөлөө нь болохоор бас тэр хэмжээгээр их байд юм лээ. Тэгээд би тэд болохоор эхлээд ингээд сарын зайтай ингээд үзүүлдэг гэсэн хяналтанда. Тэгээд нөгөө нэг явцдаа ингээд хоол үзлийн маань цаг нь ойртоод 7 хоног тэгэл нэг 3 хоногт нэг юм ингээд ер нь төрөгдөхөд ирсэн чинь тэгж хяналтандаа орж исэн. Өдөр тутмын амьдралд одоо 3 ихэр хүүхэдтэй байх, 1 хүүхэдтэй байхаас яаж өөрчлөгдөж байна вэ? Тэгээд гэр бүлийн зүгээс хэр дэмжлэг үзүүлдэг вэ? Тэгэл нэгээр илүүл мянгаар илүү гэдэг шиг нэг хүүхэд 3 хүүхэд бол хоорондоо асар их ялгаатай. Тэгээд би тийч яг коронавигийн үед төрсөн юм аа. Нэг аз гэх юм уу одоо юу гэх юм хүмүүс тэр үеэр чи нөгөө нэг бүгдээрээ гэр гэртээ ингээл ажилтгүй байсан шүү дээ. Хөл хорионд орсон. Тэм байлаа. Тэгээд тийм болохоор нөгөө нэг аав ээж хоёр яг ингээд надтай хамт хараад тэгээ манай нөхөр болохоор нөгөө нэг хэрэглээ ямар байдгүлээ те сүп амтнаас ахуулаад тэгээд манай нөхөр болохоор ажиллаа хийгээл яг ингээд хүүхдүүдийнхаа хэрэглээ бүгдийг ингээд бэлддэг байсан. Тэгэхээр ер нь л аттай. Аав ээжээрээ хүүхдээ ер нь өсгөлээд авсан л гэсэн үг. Маш гоё тий. Гэр бүлийн хүний хувьд анх ингээл 3 хүүхдээ аа болгож байгаа мэдрээд ямар реакшн гаргаж ирсэн бэ? Бид хоёр яг эмнэлэг дээр очиж манай нөхөр хөлөг эмтэйс ингээд суух таягтайсан байхгүй 2 суух таягтай. Тэгээ нөгөө нэг шүрмсээ таслаад удааг байсан. Тэгээл ямар ч хэлсэн бүр ингээд үүдэнд ингээд нөхрүүд нь хүлээлгчтэй шүү дээ. Тэгээл гисэн чи ихэр байна гэсэн чи нэмэзэн чи хажууд хүрээд ирсэн байсан. Тэгээд 3 гэргэсэн чи хоёлаа 2 бинрүүг хараад уйлаа. Нэг хэсэг угаасаа ингээд шоконд орсон. Ямар ч хэлээс ингээ 3 ихэртэй болчтой юм байна. Яаж өсгөнөөл гэсэн бодол ерөөс төрт юм лээ. Тэд хөрх нь бол хамаагүй. Тэгэл нөгөө нэг 3 болохоор нөгөө нэг ихэнхтэй хаалгаагаар нөгөө нэг хүүхд хамгийн доор байгаа хүүхдийн байрлалаас шалтгаалаад эсвэл нөгөө нэг хаалгаар төрнөл гэсэн залтай. Тэгээ миний хувьд болохоор амар азтай. Нөгөө нэг хамгийн ихний хүүхдийн байрлал нь зөв толгоогоороо байж дараад тэгээд өөрөөрөө төрчихсэн. Оо тэр чи одоо өөрөөрөө төрнө гэдэг чинь бас их ховорхон тий. 3 ихэр төрүүлэх үйл явц дотроос төрөлтийн явц дотроос ховорхон тохиолдог тий. Бас их гайх юм шиг тамундаг юм ба. Амар аз. Ер нь хаглаан жааж орно гэж айгаадсан. Тэгээ нөгөө манай үзлэгийн эмч солигдоод тэгээд за өөрөөрөө төрөх үү, хагалгаагаар төрөх үү гэхээр өөрөөрөө төрж болох юм уу гэдэг. Хүүхдээ чинь байрал зүбд болно штэ гэсэн чи тэгэлтэй амар баярлаа юм чинь. Ээжтэй чихэр өгөөд. Баярлаа. Хүүе сайн уу? Манай нэвтрүүлэгт нэг биш 2 биш 3 ирсэн юм уу?
Юу энэ хүүхдүүдээ? Юу хийж байгаа юм бэ? Манай үзэгчд подкаст үзэж байгаа үзэгчд хэрвээ харж байгаа бол манай 3 өнөөдөр манай 3-ыг болохоор ээжигийн цэрнэм нэг ихрэг маань Од Гард, Од Баяр, Од Илэг гэдэг нэртэй 3 ихэр оролцож байгаа. За 2 нь босоо авчлаа. Манай 2 сандалтай суугаарай. Тэр ичээд бүр тийш нуугдчихлаа камернаас. Хэдэн настай байлээ? Оо баярлаа. Надад чихэр авчирч өгч чинь. Суугаарай манайхаа. Манайхаа бас мэдэх бах. Бага насны хүүхдүүд ингээл нэг зүйл дээр төвлөрөх удаан одоо суух процесс бол бас их төвчээр шаардах зүйлсүүд бас их байдаг те. Мэдээч хэрэг бараг л 3 минутын тийм анхаарал төвлөрөлтөө гэсэн тийм судалгаанууд үрлээд юм билээ бага насны хүүхдүүд. Манай 3 их чи одоо хэдэн настай байлээ? Сая 5 сарын 8-нд 5 нас хүрсэн. Яасан бэ? Нааш рэшээрээ суугаараа. Би зэд нэвтрүүлэгт орж байгаа шүү. Болохгүй шүү. Энэ утсан дээр унаа шүү. Унаал яа яа шүү. Хүүхдүүдийн хувьд ер нь утасны хамаарал хэр байдаг вэ? Утас ер нь бол үзүүлэхгүй байхыг л хичээдэг. Гэхдээ нэг өглөө гурлан ингээл хувцлаад аваа гарна гээл хамгийн түрүүнд нөгөө эрт босгох. Тэгэл тэхийн тул тэгэл за хичээлдээ явахдаа хичээлээсээ тараад машиндаа суухдаа гээл. Тэгвэл одоо дулаан харсан болохоор нөгөө нэг тоглоомын талбай дээр чинь тоглон гээл. Тэгэл за гэлс машиндаа суугаа уццгээ явцгаа гээл. Тэнгүүт айгу төвлөрөө суух уу? Ер нь бол тэгэл машинд өглөө суулгаж буулгахын тулд л уц гэж боллоо. За. Гэртээ болохоор хүүхэлдэйгээ өддөг. Үздэг хүүхэлдэн болохоор нөгөө даагээ блөө гээд. Тийм хүүхэлдэнүүд өддөг. Манай тэр камерын ард орчихсон ээжигээд одоо. Од гарт ээшээ суугаараа. Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаараа. Юу идэж байгаа лээ? Энэ шарк гэж жаа тий. Шарк. Миний энэ чихэр чи надад тгсэн тий. Баярлалаа. Энэ ямар өнгөтэй юм бэ? Ногоо өнгөтэй. Чиний цанц ямар өнгөтэй лээ? Бас ногоо. Яг энэ шарк шиг тий. За миний хөрөөд байна шүү. Яс надад ч бас гарт юм байна. Яг харсанчлан ингээл студид болж байгаа энэ процесс бол яг амьдралд болдог, өдөр тутамд болдог процесс явагдаж байна тий. Ер нь бол тэгэл удаан ганцаараа байж жоохон галзуурх магт. Максимум. Энэ хиний тоглоом бэ? Хин гэдэг үлээ? Чи хин нэ? Суу. Одоо яра чи энэ хоёр ихрийг яаж одоо ихрийг яаж ялгад юм бэ? Энэ нь од хоёр байна. Энэ нь од бэлэг байна гэж чи яаж ялгад юм бэ? Хүүхдүүдийн хувьд ингээл олон нийтийн газраар явах ч юм уу те нийгэмд ингээ гараа явж хахад хүмүүс яаж хүлээж авдаг вэ? Тэгээд яг тохиолдож исэн зүйлсээс чинь хамгийн тийм сонирхолтой сонин зүйлийг ямар зүйлээр нь хүмүүс хөвчлэн сонирхож асуудаг 3 ихрийн хувьд хүмүүс яг ижилхэн хувьд зөмсөлцөн байвал ер нь ингээл алсаас хараад ингээл жив гэл хоорондоо яна 3 ихэр юм байна штэ тэрийг хараа гэл шүнээд идэг. Тэгэл заримдаа тэгээ хүмүүс ингээ яриад байдаг болохоор бид тэр за жоохон хил амнаас гэл нэг нь хоёрыг нэг нь агаатай цуг хөтлөөл ингээл явдаг. Тэгэл хүмүүс зөрхөөр үе 2 ихэр байна гэл. Тэгэл аав нь ард нь явж ивэл үе нэг хоёртой жижиг юм байна 3 ихэр юм байна гэл. Ямар хөөрхөн юм бэ? Тэнгүүт гуруулаа зэрэг хараад 3 ихэр гэ тээ. Их хүний хувьд ингээл ер нь бол их хүний хувьд үр хөвгтөө сайн сайхан яваасаа гэж боддог тий. Манай хүүхдүүд ийм мэрэгчлээ болоосоо гэл бас нэг хэдийгээр хүүхдүүд том болоод өөр өөрсдийн гэсэн хүсэл зорилготой болох хэдий ч гэсэн одоо ээж хүний хувьас одоо аав хүний хувьас гэр бүлийнхаа өмнөөс ч юм уу эсвэл ээж хүний хувьд өөрөө ингээл 3 ихрийг ямар ажил мэрэгчлэл эрхэлдэг хүн байгаасаа ямар хүн болоосоо гэж боддог вэ? Бодож мөрөөддөг вэ гэх юм уу? Ер нь саяхнаас тиймэрхүү мэрсэр ярддаг болсон бид хоёр. Тэгээд аавынхан сонирхол болохоор нэг цэрэг цагдаагийн ч юм уу эсвэл тийм тагнуул ч юм уу боломж нэвэл те. Тиймэрхүү бол ер нь гой санагдаж байгаа юм шиг лээ манай хүний хувьд бол. 3 ихэр хүү. 3 цагдаа болсон тий. 3 цэрэг болсон энэ тэнэгэл бодлоо. Тэгээ эрэгтэй хүүхдүүд чинь мэдээч хэрэг айгүй хөдөлгөөнтэй байдаг тий хүүхдүүд бол. Ер нь л одоо тоглодог тоглоом тэгэл машин тэгэл кино үзэж байгаа л нэг буудаал зодолсон тиймэрхүү юм яг ингээл яг зөнгөөрөө л идэм билаа угаасаа. Октод бол тэр нэг болонд хөөрхөн тоглоо суугаад идэв штэ. Тэгээ хөвгүүд бол хөдөлгөөнтэй. Ерхийдээ ингээд
энгийн үедээ иймэрхүү бас байдгүй эсвэл одоо жоохон нэвтрүүлэгт орж байгаа болохоор ингээд байна уу? Ер нь ингээд орчин солигдоо танихгүй хүмүүс харахаар ер нь бол биш өрхөө. Тийм. Яг нөгөө нэг бид чи нөгөө коронагийн үеэр төрсөн гараад штэ. Тэгэл яг ингээд мэдээ ороод 1-2 наснда бол яг ингээд гэр бүлийнхэнтэйгээ л байсан болохоор яг тэгээд тастаа. Тэгээд 3 нас өрөөд цэцэрлэгт явж эхэлсэн. Тэгээд 3 настай цэцэрлэгт явж байхдаа тэгэл олоолаа болохоор нэг ханаа төрөхээр ингээл сар шахуу ингээл гэрте бочдаг. Яг ингээл цуваал нэг доор бүгдээрээ хүрхгүй ч гэсэн ингээл цуваал хүрхээр тэгэл нэг 7-7 хоног гэхээр яг нэг сар гэрте бочдаг болохоор. Тэгээ жоохон нийгэмшээгүй гэх юм уу эсвэл жоохон тийм бишүүрхүү гэх юм уу. Тиймэрхүү ерөн зантай. 3 ихэр хүүхэдтэй байх үед ингээл хүүхэд үлгийтөө байх бүр юм бага насныхаа үед гуруулаа яг зэрэг уйлах тохиолдол байдаг ба ихэвчлэн их л байсан баг. Яг тэр тохиолдолд яадаг байсан бэ? Тэр үед үү? Тэр үед тэгэл ер нь яг нэг хүүхдээ хариуцаад авчдаг гэсэн мөхгүй юу? Би одоо жишээ нь яг ингээ од илэг дан хөгөөрөө холдог байсан. Тэгээ од илгийг тэгээд од гардыг ээж, од хоёрыг аав. Од хоёр болохоор нөгөө дандаа уугч хүүхдэг байсан. Тэгэл аав бол яг ингээл сүүгийн яг л найруулна. Яг 3 цаг болоод нэг өгж нуу. Тэгэл өгж нуу уучаалтай бүгдийг нугаагаал дараа нь ингээл уйлахт бэлэн сүг нөхд нь бэлэн ингээл бүгдийг цэвэрлээл угаагаал буцалгаал ариутгаа тавьчихдаг байсан. Гэтэ эрэгтэй хүмүүс яг тийм нэг мэдрэмж тал дээр илүү юм лээ. Яг ингээл сүгийн хаалгач шүүтэн яг л өгдөг хэмжээгээр нөгөн. Одоо нэг хүүхдүүдийн хэрэглэгдэхүүнүүд ингээд айгүй их болцсон. Бүр ингээд янз бүрийн сонголттой болсон болохоор угжаар хаалхад бол нэг асуудалгүй л болсон санагцсан. Угж ариутгах чинь тустаа. Тэгэл нэг бүр ингээд сүг ингээд найруулдаг кофений машин шиг сүг ингээд яг хэмжээгийн зангууд сүг ингээд гаргаад ирдэг машин тиймнүүд байдаг болцсон лээ. Зарим тохиолдолд ингээд аав нь байхгүй, эмээ нь байхгүй. Ээж ингээд ганцаараа 3 хүүхэдтэйгээ ингээд 3 нялхтайгаа үлдэх үе байсан уу? Ганц нэг байсан. Гэхдээ аав хоёр бол нэг нас хүртэл хажаагаас ерөөсөө ходдогоо. Тэгэл гараал хүн лим чинь ингээл гадар дотор ажил хөрөлтөө ингээл хүмүүстэй уулзахаар ингээл гарна. Тэгэхээр цаачих чинь хурдан ирээрэй л гэдэг байсан. Яг ингээл зэрэг болчиход яг. Яа манай том их чинь охиныг би нөгөө багт 8-аас харж идэг байсан. Манай дүү бас амар хөөрхөн зөндөө тусалж байсан. Хөөрх юм аа. Ер нь хүмүүсийн их асуудаг асуулт болохоор яаж 3 ихтэй болсон гэлээд байдаг. Бид хоёр болохоор нөгөө нэг байглаасаа л яг ингээ эсийн хуваагдлаар олсон. Тэгээд нөгөө нэг ихэвчлэн ингээд 3 ихрүүттэй асуухаар зарим нь болохоор өөр шилжүүлсэн, зарим нь болохоор яг ингээ байглаасаа гэл тэгдэг юм байлээ. Өөр шилжүүлэхт болохоор нөгөө нэг магадлалыг бодоод 1-2-оос дээш 2 юм уу 3 4 бүр 4 ингээд үрхүүрл ингээд суулгацдаг. Тэгээд тэр нь болохоор нэг амжилттай болохоор ингээд эхлэх магадлал нь өндөр болоод тэгээд юу юм бэлээ. Гэхдээ үр хөврлөөр ингээд 3 ихтэй болох магадлал хэр өндөр идэм болов? Ер нь Монголд ер нь хэр байдаг вэ? Манайд нөгөө өөр шилжүүлэн суулгах төвүүд нөгөө нэг Unimed гэ тэгээд урд байдаг нөгөө нэг Ujimed гэд өөр шилжүүлэн суулгах нэмэлгүүд зөндөө байдаг болохоор харьцангуй амжилттай болдог юм шиг санагдсан. 3 ихэр хүүхдийн одоо хооллолтын хувьд ямар байдаг вэ? Айл алганы хүүхдүүд яг миний хувьд бол манай хүүхд би 2 хүүхдтэй байхгүй. Тэгээ манай хүүхдүүд яг л нэг тоогоноос нэг л хоол идэж яг нэг арга орлоор өсдөг мөртлөө айгуу сан юм 2 өөр хоолны аппетит сонирхол нь бүр ингээд тустаагаад байдаг. Танаа 3 хувьд яг ямар байдаг вэ? Манай 3 өөр. Ер нь хоолоо хийхдээ бол за шууд хийгээл өгөн тэрнээс л за өнөөдөр ямар хоол хийх үү гээл асуувал ер нь буруутчдаг. Ерөөсө хоолны талаар хийхээс өмнө ингээд ярихгүй байх нь л зөв юм бэлээ. Манай дэвдад тэгээ жоохон байгаа болохоор тэр юм уу. Тэгэл яг л өөрсдийнхөө хэлснийг идэх гэлээдэг. Тэгээд өгчгөр би энийг гэж хэлээгүй штэ гээл. Тэгэл хоолоо бол шууд л өөрөө л хийнэ. Энэ идээс бол ямар нэгэн санал авах тийм бол байхгүй. Тэнгүүт 3 өөр хоол хийх шаардлага гарах нь шүү дээ. Тэгээд гэр бүлийн аав ээж нь хэрвээ тусдаа хоол идэх бол 4 хоол хийх нь шүү дээ. Нэг зэрэг. Тэгээд бол тэгээ хоолн дээр бол ихэнхдээ тэгэл шүлтэй хоол, тэгэл 2 дугаар хоол гэл яг ээлжлэл хийдэг. Тэгэхгүй бол нэг хоол ингээл удаа өгöd хахаар ууд чинь. Тэгэл хоолыг нийдүүлэхийн тулд ингээл бүрэн хийд, гурвалжинд, өрөлжин гэл хэлбэр дүрсэндээ оруулаад.
Хөөрхөн зохиомж гаргаад манай ээжүүд бас тэртэл дээр Монгол ээжнэр бас айгүй тийм креатив байдаг тий. Тэгээд манай 3% ихрийн хувьд бол хамгийн ярьжсэн инээдтэй ч юм уу хөгжилтэй зүйл нь яг өөрөө чи хувьд яг санаанд орж байгаагаар ямар зүйл вэ нэ? Саяхан цэцэрлэгийн багш нь хэлсэн. Багш нөгөө нэг цаашаа харсан харна, цариг нь хараагүй андуураад өөр нэрээр дутсан. Эний од илгийг од гардаа гэд 2 удаа буруу дутсан гэсэн. Тэгсэн чинь багшаа чи намайг буруу дуудаад байна. Би чамайг буруу дуудаад цагдаад өгш. Хөөрхий. Подкастын дэмжиж байгуулалтаа баярлалаа. Moms Cosmetics Beyond Kids Brain. Манай хөө нэг юу яжсэн хамт машин цугаа явжсэн чи. Ээжээ би том болоод тааягийн жолооч болно гэсэн. Яг нэг үдчихэж байгаа юунда тааруулаад тэгээд байна тий. Манай 3-д ямар хүүхэлдэйн кино үздэг юм үлгэрийн баатруудыг ер нь яг өөрсдөө төлөөлж би тэр баатар байна гэж ярьдаг уу? Яг үздэг хүүхэлдэн нь болохоор нөгөө блүү тэгээд нөгөө нэг дааги гэд нэг нохотой бах ингээд цэцэрлэгээ өдөр өнжүүлэх шиг нэг тийм хүүхэлдэйд нь штэ. Тэрийг бол аягаасаа үздэг. Тэр нь ч гэсэн хүүхдүүд үзэхэд янз бүрийн нөгөө нэг тийм зодон зохион янз бүрийн байхгүй яг ингээл энэ юу вэ гээл нөгөө нэг тэр тухайн өгж байгаа тэмдэгнийхээ талаар бүгдийг ингээд тайлбарлаад явцдаг болохоор хүүхдэд амар өгөөчтэй. Танин мэдэх юм тий. Блүү болохоор нөгөө нь яг ингээд гэр бүлийн харилцааны талаар байдаг. Тийм нохотой. Аав нээж нь тэгээд 2 гөлөгтэйгөө. Тэгэл яг ингээд аав нь байхад ямар ах уу, ээж нь байхгүй ямар ах уу гээл тэгэл яг гэр бүлийн харилцааны талаар гардаг болохоор ер нь хүүхдүүдэд үзүүлж байгаарэ гэж зөвлөмөр байна. Тэр бол айгүй өгөөчтэй хөрхөн хүүхэлтэй. Хамт суусан ч гэсэн ер нь ингээд эцэг их ингээл анзаарахгүй юмнууд эдэн штэ. Тэрийг бол яг ингээд тэр хүүхэлтэйнээс бол ер нь ойлгож авахар. За. Би ч гэсэн үзүүлнэ хүүхдүүд. Тэгээрээ тэр айгүй хөрхөн. Тэгээд сүүлийн үед нэг том влог үзэж байгаа. Тэгээд өөртөөхөө дуртай үлгэрийн баатар гэхээр нэг Marvel-ийн баатрууд Spider-Man, Iron Man, хүн алс гэдэг. Бид нарт л ер нь дуртай байгаа да. Манай подкастыг үзэж байгаа, сонсож байгаа магадгүй яг одоо 3 ихрийг тээж байгаа. 3 ихэртэй болохоор төлөвлөж байгаа аав ээж нарт те ялангуяа ээж нарт хандаад нэг өөрийнхөө зүгээс та зөвлөгөө өгөөч гэвэл ямар зүйл дээр ирнэ анхаарвал зүгээрээ. Эхлээд төлөвлөж байгаа гэвэл тэгэл яг санстаар болохгүй л дээ. Тэр бүр яг ингээл болоо өөр шилжүүлэхээр ингээд ийм бол юм аа гэд тиймэрхүү ээжүүдэл эхлээд нь өөртөө эрүүл ах хэрэгтэй. Тэгээд нэг хүүхд төрүүлэх ямар гэдэг үлээ. Тэгэл 2 ихэрч байсан, 3 ихэрч байсан, 1 ч байсан яг л ингээл тэр чинь бүхэлдэн хүн биеэсээ ургуулж төрүүлэх гэж байгаа учраас эхлээд нь бие битгэх хэрэгтэй. Тэгээд сэтгэл зүй бас амар чухал санагцсан. Тэгэл тэгэхгүй нэг хүүхдээ тэгэл зарим баг ингээл яа гээл стресстэй л амар ингээл асуудалтай хүмүүс байдаг штэ. Тийм болохоор сэтгэл зүй тэгээд бие бэлтгэх хэрэгтэй. Тэгээ бас хүүхдийн орчин хамгийн чухал зүйл шүү дээ. Тэгэхээр хүүхэд төрөхсний дараах ямар орон байрд амьдруулах уу, санхүү эдийн засгийн байдал бүх зүйлээ төлөвлөж агаад болвол бас илүү үр дүнтэй юм шиг байна тий. За одоо миний асуух байгаа дараагийн нэг асуулт бол энэ магадгүй одоо Монголд байдсан юм уу, Дэлхийд байдсан юм уу? Би бас сайн мэдэхгүй байна. Манай монголчуудын хувьд бол миний одоо бидний эргэн тойрон л байдаг хүмүүс ярьдаг шүү дээ. Ихэр хүүхэдтэй айлын гэр бүлийн бүлээр айлчлаж очихороо аймсноос нь гутлнаас нь хулгаалаад тий аваа явах юм бол би өөрөө ихэр хүүхэдтэй болно гэж бэлгшээж айгүй баярлаж гэж авч явдаг. Хэр энэ зүйл тохиолддог вэ? Амьсны холгоо зөндөг штэ. Хамгийн ихтэйд бид хэд нөгөө нэг хөдөө ахын дээр байжсан байхгүй юу? 100 очсон байсан. Тэгэл бүгдээр ингээл гадаа хүүхдүүдээ ингээд манай нагцынхын тал дээр очижсэн байхгүй юу? Тэгэд манай их ах эгч нарын хүүхдүүдээс ингээ октоодын яг ингээ үеийн тэрсгэн хөрх октоод байдаг. Тэгэл ээлжиж манай гурыг харж өгдөг. Тэгэл яг нэг хүүхдээ хариуцж аавна. Тэгэл за би од илгийг аавна гэсэн л бол тэр өдрөө од илгийг л харна. Од гардыг харна гэсэн бол тэр өдрөө од гардыг л харна. Амар хөөрхөн. Тэгэл бүгдийг ингээл тэрэн дээр нь суулгаал тойруулж явал унтуулчаад өөрсдөө ингээ тоглолцдог. Миний хариуц хүүхдээ унтчихсан шүү. Би авч соглоо гэл бүр амар хөөрхөн. Манай дүүнэр бол Америкт тосолж байсан. Тэгээд нэг ингээд гадаа тоглож жагаад ороод ирсэн чинь гуталтайгаа байсан. Тэгэл унтсныхан дараа ингээд гутлын талах гэсэн чинь өрөөсөө өмсөн байхгүй.
Тэгсэн чинь хажуу нөгөө нэг ахынд ингээ хамаатныхаа хүмүүс ирээд тэгсэн чинь амьсыг авчаад гутлыг буцаад өмсөлсөн юм Ямар хөөрх юм бэ? хамгийн анх тэгж амьсаа алдчихсан. Тэгээ одоо цэцэрлэг дээр нь гэсэн хаяа ингээл мэрсэр өрөөсөө амьс нь алга болцсон. Амьс аваад ирээрээ эсвэл нөгөө нэг илүү ингээд амьс үлдээчдэг байхгүй юу? Тэгэл ганц нэг нь алга болцсон. Тэгээд нөгөөх нь солиод өмсөлсөн. Тиймэрхүү тохиолдлууд бол зөндөө. Тэгээд сая энэ хамгийн сүүлийнх нь болохоор энэ 100 битэд яг ингээл зургуулаа хөвсгөл явсан байхгүй юу? Тэгээд битэд нөгөө завин дээр суухгүй зав хүлээгээ бэжсэн чинь нөгөө зав ингээд явуулдаг хүүхэн ирснэ. Яана 3 их юм уу? Манай нэг найз юурээс ингээ хүүхдтэй болдгүй. Танаа 3 амьснаас ганцын өгчөхдөггүй гэж гуугаа. Ямар хүмүүстэй амьс хараалтай тиг гэдгсэн чинь удаачгүй ингээд нэг хүүхэн хурж ирээ бүгдэнд нэг шинэ амьс өгөөд хөөрх юм бэ? өгөөд тэгээд нэг амьс наваа явж ирсэн. Болсон болоо. Одоо мэдгүй дараа жил явбалаа санда. Магадгүй болсон бол холбогдороо манайхаа одоо дараагийн зочноор орж оролцуулнаа гэдэг. Эхлээд анх 3 ихэр гарахтаа гуруулаа яг адилхан царайтай байсан уу? Миний нүдээр ингээ харахад бол яг гуруулаа адилхан харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яаж хүүхдүүдээр нь хооронд нь ялгадаг вэ? Няраа үед нөө манайд яг 300 грамм дөрөвтэй гарч ясаа 2 ил 300 2 ил хил 700 гэд тэгээд ийм жижигхэн хүүхдийн дунд бол чингэн дөрөв амар их гэдэм блэ 100 грамм байсан ч гэсэн амар ялгардаг юм блэ. Тэгэд эхлээд нь ингээд жоохон жингээр нь тэгээд явандаа ингээд нөгөө нэг жин нэмэгдээд эхлэв штэ. Тэгэхээр ер нь бол амар ойролцоо царайтай болоо. Тэгээд үсээр нь ялгадаг байсан. Нэг нь ингээд яг ингээд дээр ингээд нилээ үстэй, нэг нь ингээд баг үстэй. Тэр хамгийн цаан сууж байгаа нь болохоор бүр юм халзан байсан байхгүй юу? Тэгэл эхлээд нь би тэд юу яа уугчхтаа нөгөө давхар уугчиж муугчих эсвэл нөгөө нэг авчаал буцаагаад нөгөө нэг орон дээр нь тавихтаа ингээд солигдсон байхыгээд хоёлаа зэрэг тавьж байгаа л буцаагаад тавихтаа ингээд сольж орчихогээд тийм үедээ болохоор малгайг нь аваад үсийг нь хардаг байсан. Яг ингээд их үстэй нэгд нь хоёрт нь гуравт нь ингээд тавьчихдаг байсан. Тэгэл үсээр нь л ялгадаг байсан. Одоо том болж ирэхээр хоорондоо царай нь яаж өөрчлөгдөж байна? Одоо ерөнхийдөө яг ингээд зэрэгтүүлээ хүмүүс ингээд ихэр гээл харангуйт ер нь ихэр хүмүүс жижигхэн байдаг да гээл ямар ижлэг ингээл тэгээд байдаг. Тэгээ яг ингээд зэрэгтүүлээд харах юм бол ер нь бол өөр. Манайхаас хамгийн автаг ажиллахын царайтай нь болохоор голдон сууж од илэг. Тэгээд эхлээд нь од гард од илэг хоёр ер нь ижлэхэн төрхтэйсэн. Тэгээд жаваанда ингээд төрх нь өөрчлөгдөд од хоёр гард хоёр хүмүүс амар ижлэхэн байна гэд тэгээд идэг болцсон. Тэгээ манай хэдийн нүдэн хамарн ер нь бол өөр. Өөр гэж юу? Өөр. Адилхан харагдаад юм мантар юм бондгор хамартагаад тээ. Тэгээ энэ болохоор яг ингээд хамрынх нь энэ ингээд жоохон юм өндөр юм жижигхан хамартай. Энэ яг ингээд дундад царайтай. Ер нь яг ингээд зэрэгцүүлээд харахаар өөр. Чихнүүд нь гурал яг адилхан байна тий. Хүмүүснийх нь хэлбэр нүрт бүх зүйл нь адилхан. Тэгэл одоо тэгэл ээжээгээд дуудах дуун хүртэл тэгэл өөр л сонсогддог болчт юм лээ. Яг ингээд баян 24 7 хажууд нагаад болохоор дэлхийн уйлж ийн гэхээр яг тэр уйлж яана гэхээр яг л байгаа юм чи. Тэгтээ ээжүүдээ бараг 100 гаруй хүүхдэд хүртэл мэдэрдэг тий. 3 ихэр учраас яг 3 адилхан зүйл авч өгөх шаардлага гардаг байх. Тэр тохиолдолд тэр нь Монголд ингээд 3 адилхан хувцас авахд тэр нь хэр бэрхшээлтэй байдаг вэ? Адилхан хувцас ер нь тэр бараг олдохгүй дээ. Тийм үү? Одоо яг энэ өмсөж байгаа цамц нь болохоор манай герман авчирч өгчээсэн. Тэгээд энэ өмстэй хантааз нь болохоор нөгөө V brand гэдэг юуных манай Монголын үндэсний үйлдвэрлэгч. Хоёр нь ижлэхэн байлаа гэхэд нэг нь эсвэл том эсвэл жижиг ер нь авдаг. Яг ижлэхнийг авъя гэд яг зориод үтэх юм бол ер нь тэгээд нөгөө нэг худалдаа авалт юунаасаа шалтгаалаад нөгөө худалдаа хийж байгаа хүмүүс маань нэг загварын хувцснаас нэг юм уу хоёрыг тэгэл яг ингээл арзмаараар навчтай юм шиг үлээ. Одоо нэг 2-оос 6 насныхаа таархаас ингээл бүх нэг арзмаараас нэг ч юм уу эсвэл 2 ч юм уу. Тэгээд одоо харьцангуй гайгүй болцсон. Эсвэл нэг онлайн захиалгаар ингээл найзуудаараа онлайн захиалах хийдэг хүмүүсээр ингээд захиалуудад авчаана. Эрэгтэй хүүхдийн хувцас ер нь бол олдтой айгу багтай байд юм байлээ. Ингээ айгу хөөрхөн загварлах хувцас авъя гэхээр тэгэл нэг шорт бодоолох. Тэгэл тэрнээс нэг гитэргүй. Тэгээд одоо ер нь хүүгүүдийн ээжүүд ингээд
нилээ ингээд хүч төрөө орж иж байгаа юм шиг л тэр онлайн шопт бол тэгэл яг хөвгүүдийн хувцсны дэлгүүр мэлгүүр гэх тиймэрхүү юмнууд бол айгу хөөрхөн байдаг болсон. Нэг үе бодол. Хөгтөнгөр радио станц 80.9 Хөгтөнгөр подкастын өнөөдрийн дугаараар их хурсын баярт зориулсан тусгай дугаарт маань маш хүндтэй хөөрхөн зочид ирсэн байгаа. Өнөөдрийн дугаарт 4 хүүхдийн ээж Алдарт ихийн 2 дугаар одонд Цэрэн нэм маань 3 хөөрхөн ихэр 3 хүүгийнхээ хамтаар хүрэлцэн ирсэн дугаар болсон. Ингээд манай өнөөдрийн дугаарт хүрэлцэн ирсэн та дөрөвтөө маш их баярлалаа. Манай өнөөдрийн дугаарыг дэмжиж оролцож байгаа Moss Cosmetics-ийн гарын бэлгийг гардуулан өгөх гэж байна. За, бэлгээ аваарай. Вау, ямар гоё юм бэ. Энийг урьдчилна ингээд. Өгөн. Ингээд камерт нь харагдчих юм би яа мөн. Их хурсын баяр болж байгаа юм чи ээжт нь бас гарын бэлэг өгье. Баярлаа. За. Манай өнөөдрийн одоо дугаараар Biomon брэнд оролцож байгаа. Biomon брэнд нь хүүхдүүдэд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байдаг. Манай зүрн нөгөө нэг хоньны сүлдэд бас энэ бол бүсэндээ сайн түрчихсэн. Аха. Энэ ямар хөөрхийн хүүхдийн маск гинэ. Чигшүүлэх маск чи. Дэлхийн энийг хараа. Ичхүү. Хүүхдийн маск гэж штэ. Дүүрэн дээрээ тавьдаг. Чи миний маскыг асуугаад байдаг үсттэй. Чи юу тавьчих ингээд. Аха. Энэ нөгөө усандаа оруулахад хэрэгэлдэг нөгөө нүүрлөө нуус оруулахгүй гэд хамгаалдаг малгай шин. Аха. Чихний бас хамгаалттай байна тий. Чихний нуус оруулахгүй ингээд үүчтэй. Аха. Өөр юм аа. Ер нь бол үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихийг ер нь хичээдэг. Хүнс байсан витамин гэл. Подкастын дэмжигч байгууллага Moss Cosmetics Biomon Kids брэнд хамтран ажиллаж байна. Biomon Kids брэндийн хувьд их хурсын баярт зориулсан бэлгийн багцыг бодлон гаргасан байна. Тухайн бэлгийн багцад хүүхдэд зориулсан 2 ширхэг салфетик маск, заам шүршүүлийн хамгаалалтаа одоо саравч, биеийн шингэн савн, тижээлийн тос, харны сүлдээ тос. Монголчууд бид бүхэн сүүлийн тосыг эрт дээр үеэс одоо хүнс болон арьс арчилгаанд хэрэглэж ирсэн. Тэгвэл одоо хоньны сүүлийн тосыг уламжлалт аргаар одоо шаргаж өндөр технологиор одоо боловсруулан хоньны сүүлийн тос болон одоо бүгдийн арьс арчилгаанд одоо нийцгүүс бүтээгдэхүүн болон гаргасан байна. Хоньны сүүлийн тосын хувьд бол биеийн дархлааг дэмждэг, мөн арьс арчилгааг чийшүүлэхээс гадна маш олон төрлийн витаминуудыг агуулж өгдгийг бид бүхэн сайн мэднэ. Эко сав бодлого бодолтой Biomon Kids брендийн одоо бэлгийн багц бодлоо гарсан байна. Баяртай гэр хүүхдүүдээ. Одоо яв гэж байна. Баяртай гэж болоо.